Монголын өглөө Монголын радиогоос эхэлдэг. Монголын үндэсний олон нийтийн радио 85 жил. Үргэлж үндэснийхээ радиог сонсож байгаа. Яагаад сонсож байна гэвэл соёлын хувьд бол бас биднийг интеграцийн төвшөнд ч аваачсан, даяарчлалын төвшөнд аваачсан. Өөрөөр хэлбэл зөвхөн дуу хөгжим гэхэд хинтий дуулж байсан дууг увсад дуулдаггүй байсан. Увсад дуулж байсан дууг өөр хангад дуулдаггүй байсан. Бид нар бүх монголчуудынхаа олон үндэснийхэн дуу хөгжмийг радиогоор дамжуулж дуулдаг, хуурдаг болсон. Манай үндэсний радио бол Монгол хэл соёлын уламжлалыг хамгийн хүчтэй барьдаг гэж бодож байгаа юм. Тийм учраас үндэсний радиогийн цаашдын хөгжил бол Монгол хэл соёлын хамгааллын том талбар нь их суурь нь болж чадна гэж би найдаж байгаа юм. Монголын үндэсний олон нийтийн радио 85 жил.